Итали улсад байгуулагдсан гутлын анхны хувийн үйлдвэр нь Хос аз компани маа. Энэ үйлдвэр нь анх 2005 онд байгуулагдаж, өнөө хүртэл Монгол төвнийхээ гутлын хэрэгцээний нэгэн хэсгийг хангасаар байна. Өнөөдрийн байдлаар мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн инженер техник технологичтойгоо нийлээд 80-аад ажлын байртай болжээ. Тэд өнгөрсөн жил өөрийн хөрөнгөөр Итали тавины компьютер удирдлагатай өндөр чадлын техник тоног төхөөрөмжөөс бүрдсэн 2 дахь үйлдвэрээ нээгээд байна. Ингэснээр хүний хөдөлмөрийг хөнгөвчлсөн, ажлын бүтээмжийг нэмэгдүүлсэн гэд олон давуу талтайн дээр жилдээ 100 мянган хос гутал хийх хүчин чадалтай болжээ. Шинэ технологи авчирснараа хөдөлмөрийн бүтээмжийг одоо дээшлүүлж байгаа юм л да. Хүн одоо нэгснээ гараараа одоо хөдөлмөрөө зарцуулж хийдэг байсан бол шинэ технологи авчирснаар ер нь бол хөдөлмөрийн бүтээмжээр хөнгөвчлөж байгаа. Одоо 3 жилийн дараа одоо яг байгаа байдлаа шал харьцангуй өөрлөлтөө өөр байгаа. Нэгснээ илүү үеийн дэвшилттэй хөгжиж байгаа. Өөртөө яг тэр загварыг гаргаж тэрийгээр одоо хүн одоо хэрэглэгч өмсгөд яг тэр мэдрэмж аймаг гоё л доо. Нийт бүтээгдэхүүний дийлэн хувийг хөдөлмөр хамгааллын зориулалттай гутал эзэлдэг байсан бол 2 дахь үйлдвэр нээгдснээр эрэгтэй эмэгтэй хүүхдийн спорт гэд олон улсын чанар шаардлагад нийцсэн Монгол брендийн гутлууд үйлдвэрлэх боломжтой болж байна. Монголчууд хүүхдийн хөлийг дулаан байлгах, чихдэхгүй байлгах тал дээр ихээхэн анхаардаг улсаа. Тэгвэл Хос аз компани нь Монгол-Италийн цэвэр арьс, шир нэхий болон гутлын үйлдвэрлэлд шинээр хэрэглэгдэж байгаа хөвөн даван, гал усан тэсвэртэй материал ашиглан Европ стандартын Монгол хүүхдийн гутлын шинэ коллекцаа гаргаад байна. Энэ загвараа Итали улсын нэрт зохион бүтээгч Ж Папатай хамтран гаргасан бөгөөд эдгээр загваруудаа Япон улсад нийлүүлэхээр хэлэлцээд байна. Цаашид Монголын Хос аз компани брэнд гутлууд дэлхийн өнцөг булан бүрт хүрч олон нийтэд танигдахыг хүсье.